Эрт үрд цагт нэгэн залуу гэрүүл байдаг байжээ. Тэди бие биендээ хайртай боловч заримдаа нь таарамж муутай. Орой үдшийн цагаар хэрэлдэж сална барина гэж уйлан хүүхэн шуухтан айлгадаг байж гин. Эрт дээр үеэс монголчууд орой үдэж нохоо уйлан гуцах. Эмэгтэй хүн уйлан гиншгийг муу яргэж цээрэлдэх байна. Тэгээд ч тэрв. Тэдний хүүхэн шуухтан доктор муутай. Хагцал зовлон үдснээс болж тэд нутгийн нэгэн сайн ламыг залж арга чарга хийлэх болж гин. Лам ирж ном гүрэн уншиж мэрэг төрөлөг тавьж үзээд та хоёр хэрүүл марган хийдэг бололтой. Орой үдэж хүүхэн шуухтан айлгаж хэрүүл зодоон бүүхий. Үүлэс буйнд гай дотвортой. Анаах дөрвөн нүдтэй улаан халтар нохоолж сайн хооллож тэжээвэл уг нь сайн юм байна гэж хэлээд явж гин. Дам тэгж хэлснээс хойш дөрвөн нүдтэй улаан халтар нохоо олж тэжээж гинэ. Тэжээс нь нохой нь үдэш орой болохоор л гэрээн тойрон хуцаад үүдийн дарж хөвтөд архираад байх болж гин. Тэр үед тэдний гандан зууд мөргөл үлдэж олон жил ном үзэж таван ухаанд гэгэрсэн нэгэн лам ирээд цай ууж суутал нохой нь гэрээн тойрон хуцахад гэрийн эзэн нуурлна. Муу ёрын гудрах орой болохоор худал хуцаад байх юм гэж модны залц барин гарч нохоогоо зодож хөөгөөд орж ирж гин. Гэтэл тэдний нялх хүүхэд нь нэлээд халуунтай бололтой зочин уйлаад байтал нохой нь бас л дахиад л гэрийн тойрж хуцаад үүдийн дараад хөвтчихэж гин. Энэ үед тэдний гэрийн гадаа хоёр чөтгөр ирээд энхүү ярилцахыг тэднийд ирсэн лам чагнан сууж гинэ. Хоёр чөтгөрийн нэг нь нөгөөдөн хүүхэд нь уйлаад байна. Чи ороод хүүхдийн сүнсийг аваад ир гэхэд нөгөөх нь ороод авахд юу хэн байх вэ? Гэвч ороход хэцүүхэн болсон байна. Эдний хидийдийн дөрвөн нүдтэй улаан халтар нохоотой болчихоо вэ. Үүдийн голлоод л хөвцсөн байна. Эд хоёрыг хараад байна. Би нохоо зурулж чадахгүй. Чи ор, би чадахгүй гээд чи би дээрэн хурц хэрэлцээр холдохыг чагнан суусан лам. Ханаа гадаа нохоо архирч хуцаад байх үед чинь ийм боллоо. Нохоогоо сайн хооллож бай гэж хэлсэн гин. Дээр үеэс монголчууд дөрвөн нүдтэй улаан халтар зүрх цагаан хар нохойг хий им харж зайлуулдаг гэж голдуу тэжээдэг ясан бий. Харин алаг нохойг хий им дагуулдаг зүс муу гэж үзэхээс байдаг. Нохоо үүдэн дарж хөвтхийг гарз гаралгын үүд хаасан тооцож сайн гэж үздэг байжээ.